За бүгдээрээ сайн байцгаана уу Бацраг байна. За одоо бүгдээрээ React Tester-ийг ямар Tester-ийг баримтлах вэ? Debugging яаж хийх вэ гэд энэ онлайн сэдв явж байгаа. Түүний одоо хамгийн сүүлийн онлайн лекц нь энэ server component гэдэг ойлголт байна. Server талд одоо ихтгэх нь бол түүний бичих вэ? Бид нар яаж ажилладаг вэ гэдэг талаар онлайлсан судлах нэ. За бүгдээрээ хамтдаа эхэлцгээе. За React Server Component гэж байна. За өөрөөр RSC гэж байна. За энэ нь бол шинэ хандлага юм аа гэж. За React Developer-уудын энэ замыг бол өөрчилсөн. Тийм гахалтай зүйл юм аа гэж. За RSC-ийн тусламжтай сервер руу ажилтан шилжих хэлбэр шилждэг гэж. Энэ бол маш их ашигтай гэж. За одоо server component тийг авч үзцгээе. Тэд хэрхэн ажилладаг? Бас server component энэ талаар танилцгаая л гэж. What let юу байдаг вэ талаар. Серверийн бүрэлдэхүүнсэд нэвтрүүлэхэд юу хэрэгсэн бэ? За яагаад сервер компонентуудыг хэрэгжүүлэх болсон бэ? Ийм зүйл байх хэрэгсэн гэж. За React server компонентууд нь React-ийн бүрэлдэхүүн бөгөөд серверээс гадуур рендерлдэг. Серверийг оролцуулах рендерлдэг. За React server мэлгээс зөвхөн сервер дээр гардаг React хэсэг маа гэж. За энэ нь болохоор хамгийн сүүлийн HTML-ийг л одоо харилцагчд гаргадаг гэж хэрэглэж гаргадаг. Энэ эдгээр бүрэлдэхүүнүүд нь шууд сервер талын их сурвалж руу хандаж болно гэсэн үг. За JavaScript браузер руу шийдсэн JavaScript-ийн хэмжээг үлэмж бууруулна гэж. Dramatically эрс басан. Тэгэхээр ханда сервер дээр л тооцооллуудыг хийчихэнгүүтээ зөвхөн HTML гараад ирсэн ч тэр HTML-ийг л фронт руу явуулна гэсэн үг. React app нь уламжлалаар бол client component системийг ашигладаг. Ердийн React app-ыг бол энэ удирдах байдаг. Тэгээд дэлгэцэнд харуулах харилцан идэвхтэй байдлаар харуулах мөн хажуугийн хөндлөнгийн нөлөөлцөөгийг ажиллаад гаргадаг. Бүгдээр үүнийг суралцгаасан. За client component нь энэ React server component гарах хүртэл бол байжсан гэж. Server мөрөлдөөсүүдийн нэвтрүүлэх хүртэл client component бараг ашигладаггүй байсан гэж. Өмнө нь бол ердөө client component-тэй л ашиглаад байсан байна шүү дээ. За client component хэрэглэгчийн бүрэлдэхүүний тогтолцоо нь маш том одоо JavaScript багцууд мөн илүү удаан initial анх ингээд эхлэхэд бол аягүй удаан байдаг. React-ийн салтаар тийм байсан гэж ярьж байна. За
React фреймворкууд болох Next.js, Gatsby. За сервер дээр эдрийг нь хийгээд тэгээд энэ асуудлыг нь шийдэж байсан гэж. Сервер ачааллах ачааллаж гаргах гэсэн. Ачааллаж гаргаж асуудлыг шийдсэн. Гэхдээ эдгээр нь стандартчлагдаагүй байсан. За альж фреймворкийг та хэрэглэсэн бай. Get server side props, get server data та бол сонсноо гэж. React server component тэгээд React server component ирсэн. За альва бүрэлдэхүүнийг тэр чигээр нь сервер руу ачааллахад ачааллыг гэвэл өгдөл татах тэгээд код ажиллахаас өмнөх тооцооллуудыг хийж хэрэглэгчийн браузер тооцооллыг ингэж хийнэ гэж. За сервер бүрэлдэхүүнүүд нь маш алдартай байсан. Next.js дээр боломжтой байдаг байсан. За бусад фреймворк Remix, Gatsby зэрэг бусад фреймворк нь за catching up гэж байна. Catching up барьж аваад бас тэнд plugin гэдэг юм нэмсэн гэж байна. White plugin React server. За энэ нь бол нэг сервер та барьж байна шүү гэж бүтээж байгаа шүү гэдгийг ингээд зааж өгтүүлсэн байна. За тэгвэл сервер компонент яаж ажилладаг вэ? Өгдлийг татдаг React server компонентийг их ганц шилдэг арга байдаг. Шилдэг аргуудын нэг өгдөл татах юм аа л гэж. За энийг бүгдээрээ дахиад орчуулцгаая гэсэн маргаанд орчуулчлаа тийм. Айц үлдгэнсүүдийг харуулах хамгийн сайн аргуудын нэг бол өгдөл татах явдал юм аа. За окей. За уламжлал ёсоор React client компонент нь API хүсэлтүүдийг браузер ингээд удирддаг гэсэн. Тэгээд өгдлийг side effect ашиглаад одоо рендерлэхгүйгээр ингээд өгдлүүдийг татчих авчирдаг гэсэн. Тэгээд та use effect hook-ийг ашиглаад API call хийж ашигладаг байсан. За уншиж байх үед алдаа гарах. За хувьсгчийг оноох тэг ийм сайн жишээнүүд байсан. React бүрэлдэхүүн нь за React server component-ийн тусламжтайгаар та бүтэн компонентоо сервер руу зөөж болно. Эдгээр нь одоо use state, use effect-ийг ашиглахгүй өгдлүүдийг тэгээд татнаа гэж. За constants нэгснэ. Resources map. За ингээ хэрэглэгчдийн жагсаалтыг гаргах юм. За React server component үргэлж сервер дээр ажилладаг. API-аас өгдлийг татж болно. Тэгээд ганц удаа ачаална. Мөн сервер дээр өгдөл татах
үйл явдал болсноос ихсүүлээд их усүр нь хаагдах хүртэл таны ап нь илүү сайн гүйцэтгэлийг үзүүлж ялангуяа хүмүүс удаан интернетийн хүмүүст илүү сайн гүйцэтгэлийг үзүүлнэ гэж. За нэг удаа л та үндсэн зүйлээ бариад авчих юм бол сервер компонент сервер дээрх үлдсэн зүйлсүүдийн бариад авчвал тэгээд браузер руу та ингээд шилжүүлэх хэрэггүй гэж. Энэ нь React cookie-г тэдэнд ашиглаж болохгүй гэсэн үг гэж. За тэр нь Web API руу хандах гүн event listener-ыг ашиглаж болохгүй юм биш энэ дотор. Зөвхөн сервер дээр өгдөл татгал юм гэдэг. Use effect, use state тэгээд listener байж болдоггүй юм байна. За тэгвэл яаж их интерактив байх вэ? Харилцан идэвхтэй байх вэ гэж тийм. За Next.js дээр app router Next.js app router дотор бүх компонентууд нь server компонент болсон гэж дефолтоор. За хэрвээ та илүү харилцан идэвхтэй байдлыг нэмэхийг хүсэх юм бол компонент client component гэж нэрлэнэ гэсэн. За use client. За энэ миний дээр ярьж ирсэн юм байна. За тэгэхээр ерөөсөө Next.js маань сервер талд ажилладаг React framework гэж одоо ойлгож болох юм шүү дээ. За өмнөх client компонентийн жишээнээсээ бүгдээр аваад үзвэл за та үүнийг хийж болно гэж. За ингэж хийх юм бол чин сервер талтай энэ үйлийг татнасаа болж байна. За set status энэ чин use state маань хагдаад fetch users гэж байгаа. Use effect дээр fetch users ашигласан байна. За энэ уншиж байвал юм бол за их та харилцан идэвхтэй байдлыг товших үйлдэл дээр товших одоо тохиолдлыг нэммээр байвал use client-ийг бас нэмэх шаардлагатай гэж. За use client гэж байна. За тэгтэл энэ дээр on click нь ерөөсөө байхгүй байгаа шүү дээ. On click бол ерөөсөө байхгүй байгаа. Зөв тийм ээ. Тэгээд use client гэж жаад энэ дээр ингэж нэмэх юм байна. За та компонент client use client директивийг нэммээргүй байвал за алдааны мессеж өгнө гэж. За та одоо сервер компонентийг импортлсон байна. Сервер компонентийг импортлсон байна. Импортлж байна. Тэр нь use state хэрэгтэй шүү гэж. За энэ React hook нь зөвхөн client бүрэлдэхүүнд л ажиллана гэж. За үүнийг засах та буюу эцэг бүрэлдэхүүн дээр нь use client директивийг нэмнэ.
За үндсэн React server компонентоос олж авч болох үндсэн ач тус нь хөгдлийг татаж авахыг илүү энгийн болгох. За кодыг уншихад амархан болгох. Тэгээд харилцагчдад харилцагын төвөгтэй байдлыг бол багасгасан юм аа гэж. За React server компонент нь хаана ажилладаг вэ гэж. За яагаад тэнд ханддаггүй вэ гэж байна. За энд тэдгээр нь зөвхөн сервер дээр ажилладаг ба браузертай холбогдсон байдаггүй гэж байна. Интерактив хэрэглэхийн тулд яах вэ? Use client хэрэглэх хэрэгтэй. За ингээд стратеги болон ямар стратеги хэрэглэх үү, яаж debug хийх үү гэсэн онлайн сэдв маань энэ хүрээд өндөрлөж байна. За дараа нь энэ онлоо баттгаад базна. Тэгээд асуултуудад хариулдаг хэсэг байсан. За ингээд дараагийн сэдвээр уулзлаа. Түр баярлалаа.